12 дугаар хичээл гэр бүлийн харилцаа бие биенээ ойлгон хүндэтгэв. Орчин үеийн гэр бүлийн харилцааны судалгааны нэгдлэг дүгнэлтүүд үүнд эцэг эх хүүхдийн хооронд эерэг харилцаа сайтай гэр бүлийн хүүхдүүд бусдыг илүү сайн ойлгож зөрчлийг зохицуулах чадвар илүү сайн хөгждөг гэсэн юм. Мөн гэр бүлийн гишүүд хоорондоо тодорхой бөгөөд шууд харьцахгүй бол зөрчил нэмэгдэж харилцаа сулардаг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн харилцаагаа эргээр илэрхийлдэг гэр бүлүүд стресст илүү төсөвтэй бөгөөд гишүүдийн сэтгэл санааны байдал илүү тогтвортой байдаг гэж судалгаа дүгнэлтүүд байдаг байна. Тэгвэл бид нэр юу хийх хэрэгтэй вэ? Болсон юм нэгтэл. Хайр төвчээртэй энэргүй билээ. Хайр удаардаггүй, хайр агтсандаггүй, ихрэхдэггүй, зөв бус авиралдаггүй, өөрийнх нь ирдэггүй, зэвгүүрхдэггүй, ус хураадаггүй, зөв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг даалталдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найздаг, бүгдэд тэсвэрлэдэг. Бид нэр гэр бүлийнхээ тэтгэр хүмүүсийг болоод хайртай хүмүүсээ тэр хүнхнэр нөхрийн харилцаан дээр бид нар яг тэр бичээсийн дагуу яг хайрлаж байгаа юу? Яг энэ хүү хайрыг тодорхойлно бидэнд яг ямар асуудлууд тулгардаг вэ талаар тунгааж бодоосоо гэж хүсэж байна. Мөн би биений хайрлахтун би та нарыг яаж хайрласны адил та нар мөн би биений хайрлахтун гэсэн шин тушаалыг би та нарт өгч байна. Би биендээ хайртай байс та нарыг миний шав гэдгийг үгээр чинь бүгд мэдэх болно гэсэн байна. Үүнээс харахад бид нар бие биений хайрлах үнийг өөрсдийнхөө хайрлах тэр хэлээрээ биш. Эсвэл өөрсдийнхөө би ингэж хайрлаж ийштэй гэж ингэж бодож байгаагаар биш. Харин Бурхан танд яаж хайрлаж байгаа. Яг тэрхүү хайраар бие биенийг хайрлаасаа гэж хүсэж байна. Энэ зүйл нь зүгээр тэгчүүл болно доо гэж байгаа биш. Энэ зүйл бол шин тушаалуудыг би та нарт өгч байна гэмээр энэ бол тушаалсан байна. Тэгээд энэхүү би биений хайртай байс би та нарыг миний шавдыг уурчин бүгд мэдэх болно гэсэн байна. Мөн энэ бүгдийн дээр хайрыг өмс харин төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм аа. Нэмрийн харилцаа эхнэрүүдээ эзэндээ тэл нөхрөөддөө захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн чуулган Христ захирагддгийн адил түнчлэн эхнэрүүд нөхрөөддөө бүх талаараа захирагд. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрлаа. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүддээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Гэхдээ энэ хинч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрлаа. Эхнэр нь нөхрөөсөө имэж бай. Үндээс харахад бид нар эхнэрүүд нь нөхрөختөө захирагдаж нөхрөө хүндэлж мөн нөхөр нь эхнэрээ өөрийгөө хайрлаж аваад тэр Христ чуулганыг хайрлсан адил эхнэрүүдээ хайрлах талаар хэлж байна. Өөрчлүүлээд эхнэрүүдээ эзэнт нийцүүлж нөхөртөө захирагдахтун нөхрүүдээ эхнэрээ хайрлахтун тэдэнд бүх хатуурах. Нөхрүүдээ эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэхэн сан мэт үзэж та нар ч мөн адил энэ эртнийгээ ойлголцож амьдр амийн нэгүслийг хамтран өвлөгчдийн хувьд түүнийг хүнддэг. Ингүүл залбиралт чинь саад дотгор учрахгүй гэсэн байна. Үндээс харахад мөн л адил эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдах талаар мөн нөхрүүд нь эхнэртээ хайрлах мөн хатуурахгүй байх талаар эмэгтэй хүнийг хэврэгхэн сав мэт ингэж үзэх талаар мөн гарсан байна. Эхнэр нөхрийн харилцаа нь бид Библийн бичээсээс суралцаж эхнэр нөхөр бие биендээ тэрхүү цагийг гаргаж үнээс суралцаад Бурханаас суралцсан тэрхүү үгийн дагуу бие бинийгээ хайрлаасаа юм хүсэж байна. Эцэг эх хүүхдийн харилцаа. Хүүхдүүд эцэн дотор
эцэгтэй дуулууртай байгаарай. Энэ нь зөв юм. Эцэг ихээ хүндэл. Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад энэ чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэжээ. Эцгүүдээ та нар хүүхдүүдээ цочон урлуулж болохгүй. Харин тэдний эзний дэг журам ба сургамжтар хүмүүжүүлээрэй гэсэн байна. Үүнээс харвал эзэн дотор хүүхдүүдийг эцэг ихтэй дуулууртай байх нь зөв. Мөн эцэг ихээ хүндлэх нь энэ бол зүгээр тэгж болно шүү гэж хэлж байгаа байдлаар биш, харин ингэж болно эсвэл болохгүй ч байсан болно гэсэн байдлаар биш, харин энэ зүйл бол тушаал агаад энэ нь чи дэлхий дээр урт наслах болно гэсэн бичээсээр бичигдсэн зүйл байгаа байхгүй. Тэнгүүт бас эцэгүүд нь хүүхдүүдээ цочон урлуулж болохгүй, харин тэднийг эзний дэг журам ба сургамжтар хүмүүжүүлээрэй гэсэн байна. Энэ дээр хүүхдийн эсрэг илүү уурлал эсвэл хүүхдүүдээ өөрсдийнхөө аргаар тийхүү буруу аргаар тэр хүмүүжүүлж байгаа байдлыг бас харин эзний дэг журам ба сургамжтар хүмүүжүүлээрэй гэсэн байна. Үршлүүлээд хүүхдүүдээ бүх талаараа эцэг ихтэй дуулууртай байх тун. Энэ нь эзэнт таалагдана. Эцгүүдээ хүүхдийн сэтгэлийг мохоохгүй тулд тэднийг буурлуулаа. Хүүхдүүдэд хандахдаа Бурхны хэлсэн тэр үг нь болохоор бүх талаараа, зарим нэг тал дээр биш, харин бүр бүх талаараа эцэг ихтэй дуулууртай байгаарай гэсэн байна. Энэ нь эзэнт таалагддаг. Мөн л эцгүүд нь хүүхдийн сэтгэлийг мохоохгүй тулд тэднийг харин буурлуулаарай гэсэн байна. Мөршлүүлээд явах ёстой замаар нь хүүхдийг сурах тэрээр үтэлсэн ч түүнийг орхихгүй. Өнөөдөр чамд миний тушааж буй нүгсийг чи зүрхэндээ байлгаж хүүхдээ үгээр хурцлан гэртээ сууж байхдаа ч замд явж байхдаа ч хэвтэж байхдаа ч өндийн босхдоо ч түүний тухай ярьж бай. За харилцан ойлголцол болоод харилцаа холбоо. За харьт ах дүү нар минь үүнийг мэдгтэн. Хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хэлэнд хойрог бай. Би бинтэйгээ гэр бүлийн хүмүүс харилцахдаа, ихэнх төгөр би бинтэйгээ харилцахдаа, харин өөр хүүхдүүдтэйгээ үргэлж харилцахдаа бид нэр ярихаа уртл болгож эсвэл уурлахаа уртл болгох биш, харин сонсохоо уртл болгосоо гэж хүсэж байна. Мөн хүүхдүүдтэйгээ харилцахдаа тэр ярихдаа удаан тэр бас уур хэлэнд хойрог байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ зөвхөн хүүхдүүдтэй тал дээр биш, харин хүүхдүүд нь ч гэсэн эцэг их нэртэй харилцахдаа ийхүү байдлаар харилцаасаа юм уриалж байна. Бас илдэг хариулт, уурыг зайлуулах, эвгүйс хилэн хөтлөх гэсэн байна. Өөдөөс нь ууралж байгаа хүний эсрэг ингээд бүр яг асаж бүр уурлах гадаа яг тэрхүү нөхцөл байдлуудад бид нэр одоо гал дээр тос нэмж байгаа гэдэгтэй адилханаар бид нар өөрсдөө хэлсэн тэр эвгүй үгсийг эсрэгээр нь дахиад хэлэх юм бол энэ зүйл ингэж намж шахах биш, улам л юм дэврэж бүрэн асуудал нь хөндрөх агталтай учраас бид нэр илдэг хариулт бол тэр уурыг зайлуулдаг. Харин эвгүй үгс хилэн хөдлөгдөх талаар сургаалт үгсээр бичсэн байна. Тэгвэл амнаас чинь ямар ч ялцарсан үг бүх гаргаа, харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ сонсож буй хүнд нэг өсөл өгнө. Бурхан та нарыг Христ дотор уучлснээр л би биенээ уучлан нэг дэ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаарай гэсэн байна. Үүнээс харахад бид нэр амнаасаа гарч байгаа тэдгээр үгсийг ялцарсан тэр буруу тэр бузар үгсийг хэлж байгаа биш, харин биендээ тэр хэрэгтэй үед нь тэр босгон байгуулах үгийг хэлээрэй. Харин тийм юм бол тэр хүмүүс бүр нэгүслийг өгдөг ба энэ нь яг Христ бидний яаж уучлсныг тэтгээрэй ч гэсэн уучлахыг сонгоорой гэж та бүхэнд уриалж хэлмээр байна. Уучлал ба төвчээд тиймээс Бурхны сонгосон ариун хийгээд хайрлагдсны хувьд та нар өрөвч зүрх сэтгэлээр энэ даруй дүлгүүн зан төвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүндэлж бие биенээ уучлж хэрв хэн нэгэн чинь нөгөөхийн эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлснээр л та нар ч бас уужил. Үн дээр гарч байгаачлан
өрөвч зүрх сэтгэлээр, инэрлээр тэр даруй дүлгүүн зангаар бид нар төвчээрийг өмсөд би биндээ харилцах хэрэгтэй. Энэ дээр ингээд би бинийг хүлцэн төвчээд уучлаад тэг буруу зүйл хийсэн байсан ч гэсэн бид нар хүлцэнгүү төвчиж эдгээр тэр зүйлүүдийг ойлгуулж яг үр хөвгүүд дээр ялангуяа бүр ингээд хэлэхдээ ойлгуулад тэр ярилцаад тэгээд яг хөвгүүд хүртлэх ийм нөхцөл байдал үүсдэг шүү дээ. Ингээд би биенийхээ эсрэг гомдол гаргаж байгаа. Би биенийхээ эсрэг яг тэр уур хилэнтэй би яг тэр үеүүдэд бид нар эзэн уучлсны адил би бинийгээ уучлах тал дээр ч гэсэн хүүхдүүдэд зааж өгөх эсрэгээр бас бид нэр өөрсдөө би бинийхээ харилцахдаа гэр бүлийнхээ эхнэр нөхөр бас харилцахдаа ийхүү би бинийгээ харилцах хэрэгцээтэй. Үргэлжлүүлээд дараа нь Питер ирж түнд эзэн ах дүү маань миний эсрэг нүүлүүлэхэд би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа юу гэхэд Есүс альцсан би чамд 7 удаа бас харин 70 дахин 7 удаа гэж хэлье гэсэн байна. Үндээс харах юм бол 70 дахин 7 удаа гэж байгаа. Энэ бол яг ингээд уучлахааргүй зүйлүүд бид нар одоо нэг юм үнэхээр гомдоос учраас уучлах хэрэгцээтэй болдог. Тэгвэл яг тэр хүмүүс бидний эсрэгтэй яг хайртай тэр хүмүүс бидний яг ингээд эсрэг нүгэл үйлдэх үед улам илүү уурлаж улам илүү гомдох гэдэг тэр талууд байдаг. Тэгвэл эдгээр зүйлүүдийг нь хэлэхдээ тэр 7 удаа биш 70 дахин 7 удаа гэж бүр хязгааргүй уучлсаар байгаарай. Хязгааргүй тэр нэгүүлсэн хандсаар байгаарай талаар хэлж байна. За үргэлжлүүлээд халиваа хорсол уур хилэн хашгиран бүтээлг нь бүх муухан хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучлснаа л би биенээ уучлан нэг инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаарай гэсэн байна. За гэр бүлийн итгэл суур. Эзэн үйлчлэлийн та нарын хувьд таал амжгүй байгаас хинэнж үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго. Ефрат мөрний цав эцэг дээдсийн үйлчилж байсан бурхтад мөрөхгүй эсвэл нутаглаж буй газрынхаа амарчуудын бурхтад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэн гэлээ. Эзэн гэрийг барьж байгуулахааснаар түүнийг байгуулагчдад дэмий хөдөлмөрлөнө. Эзэн хотыг хамгаалахааснаас манайч хүн дэмий сэрүүн байна. Ийм дэдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгарч үер бум салхи салхилж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байв. Гэр бүлийн харилцаагаа яг эзэнд зориулсан эзэнд үйлчсэн итгэл дээр тэр суйрлагдсан тэрхүү цагийг гэр бүлтэйгээ гаргаасаа гэж та бүхнийг уриалан хүсмээр байна. Яг Бурхны өмнө ирээд хамтдаа зайлбарж бие биендээ тэр хамтдаа нөхөрлөх гэр бүлийн харилцааг тэр эзэнтэй харилцах харилцаагаа гэр бүлтэйгээ бас нэг хамтдаа бэхжүүлсэн байдлаар тэр үр хүүхдүүдтэй заа сургасан өөрсдөө суурсан хүүхдүүдийнхээ ч гэсэн үнэхээр тэр хамтдаа өссөн тэрхүү итгэлээр суурьсан гайхалтай цагуудыг тэрийг гаргаж итгэлээр суурьсан тэрхүү гэр бүл болоосой гэж та бүхнийг уриалан хүсмээр байна. За өнөөдөр та бүхэн эхнэр нөхөр хоорондоо илүү хүндэтгэлтэй харилцахын тулд юг өөрчлөх хэрэгцээтэй вэ? Хүүхдээ хүмүүжүүлэхэд тань юу хамгийн хэцүү санагддаг вэ? Гэр бүлээ илүү сайн сонсгож болохын тулд юу хийж болох вэ? Уучлахад хвчлэн юу саад болдог вэ гэсэн зүйлсийг тунгаан бодосон юм та бүхнийг хүсэж байна. Баярлалаа.